Hey, за юу ацхан Rusty Talks кино ревю эхлэх гэж байна. Өнөөдрийн кино ревюwer Dancing Upon the Hill буюу Oddbug гэгээ гэж Монгол уран бүтээл Ian Allardyce гэж найруулагч Батамгалан болон Ian Allardyce гэж хоёр найруулагч найруулсан Magnolian гэж нэрээр нь хүмүүсийн олонний сайн мэдих дүлгөөн гэж дуучин одоо бол жүжигчин бас гэж бас дуудаж болно. Жүжигчин тэгээд рэпер нэлээ хүмүүс бас мэдэх бах. Дуучин жүжигчин рэпер Eminem Номин Эрдэнэ ийм уран бүтээлчтэй ерөнхийдөө оролцож ажилласан ийм кино байна. Тэгээд өнөөдөр Dadko дээр хин юу вэ? Юу ацхан? Би ч яг ч нойрд нэг юм яриаггүй санагдаад. Харин хэдүүлээ нэг подкаст алгасан. Тийм баг тий. Тэр подкаст алгасанд хөцөл өчий. Ялцчгүй жоохон тий хөцөлч. Тэгээд дараагийн подкаст бол гардгаараа гараад хуваараараа явнаа. Тэгээд өнөөдөр бол Oddbug гэгээ киноны ревю хийхээр тэгээд ямар нэг спойлер юм бол байхгүй. Яг гоё мэдрэмж. Энэ кино угаасаа нэг спойлдох юм бол байхгүй. Тэгтээ тэр нь сонирхолтой гэсэн үг бол биш. Зүгээр спойлдох шаардлагагүйгээр л хангалттай гоё ярилцаж болохоор ийм кино байгаа. Тэгээд ямар ч байсан Улаанбаатар бид нар ярьжсэн шүү дээ. Улаанбаатар кино фестивалийн нээлтээр бол үзэж чадаагүй. Тэгээд сая яг найруулагч нь энэ нь болохоор 10-нд тий. Тий 10-нд болсон ийм тусгай үзэр байсан. Тэрэн дээр бол найруулагч нь өөрөө хэлжсэн юу гэдэг юуны Улаанбаатар кино фестивалаар үзэж чадаагүй хүмүүстэй ингээ боломж гаргаж байгаамаа гэсэн ойлголт өгсөнтэй би бол ямар ч гэсэн хуваараа өөрөө бүр фэйсбүүкээр олж байгаа найруулагчсан гойсон энэ үзэр дээр ингээд үзэх боломж олгооч танаа киног үзэх юм хүсэлтэй байсан юм аа. Тэгтээ хүн болгол ингэж хүчээр гэж байгаа биш шүү. Бид нэр ревю хийж байгаа учраас энэ төр. Тэгээд ийм байдалтай үзлээ. Тэгээд бас дурдах хэрэгтэй юм байна л да. Яг киноныхоо ревю руу орохоос өмнө дурдах хэрэгтэй юм юу вэ гэвэл бас нэг өөр ревю. Wonderful Flight гэж богино юм кино. Яг киноны өмнө сюрприз байсан. Энийг ерөөсөө хинч дурдаагүй те өмнө нь гарна гэж хэлээгүйсэн бол яг танхимд хүмүүзэгчид цугсны дараа бол Wonderful Flight гэж одоо гоё сайхан нислэг гэх юм уу да тийм нэртэй богино хэмжээний кино гарсан. Тэгээ тэр бол 96-нд босон нэг сонирхолтой бас харамсалтай тийм үйл явдал дээр сэдвсэн мэл. Энэ дээр цэнгэл яг дурдчихсан санаж байна уу? Америкийн юуны арми онгоц Монгол бууж исэн энэ төр гэдэг. Би тэрийг нэг удаа тэгж л болж байна. Тэр нь юм байлаа л те. Тэгээ 96 онд Монгол Америкийн US Army те Америкийн арми онгоц Монголд гадарч исэн мэлээ. Воонтод ямар ч хүчтэй байсан. Тэр нэг удахгүй буцаа явцсан. Тэгээд тэр нислэг дээр хоёр жоохон хүүхэд яг Монгол хоёр хүүхэд нөө дуур навраа орцсон. Тэгээ хөлдөж насварсан юм байлээ. Тэгээ тэрнийг одоо хүртэл бол учир нь мэдэгддэггүй яг ямар учраас тэр хүүхдүүд тийш яваад орцсон юу бодож исэн юм бол те яагаад гэсэн ерөөс учир мэдэгдээгүй те хоёр жоохон Монгол хүүхэд бол насварсан байт юм байлээ. Тэгээ тэрнээс сэтгүүлээд айгүй хөөхөн богино хэмжээний би амьдралтаа тийм хөөхөн богино хэмжээний айгүй зөөхөн үзчихсэн. Би ч ер нь үнэхээр таалагдсан. Тэр одоо нөгөө юу гэдэг вэ? Best Short Film гэж н Оскар болдог шүү дээ. Тэр байдаг бол тийм хэмжээний санагдсан. Тийм хэмжээний. Тэгээ угаасаа нөгөө англи нөгөө техник фестивал тэр юм юу нэг Cardiff бол биш. Яста мартчих ямар ч байсан нэг фестивал байсан. Тэрний нэрийг мартчихлаа. Яста Шотланд илүү Их Британд байсан. Их Британд байсан. Тэгээд юу ямар үйл явдалтай вэ гэхээр яг хуу тийм амьдрал дээр болсон. Тэрийг нь илүү reimagine хийцэн. Тэгээ юу болсон байж болох уу гэдэг талаас нь илүү тийм амар хүнд босон үйл явдал санагдаж байгаа ч гэсэн илүү хөнгөн, илүү хөөрхөн талаас нь ингээд хийсэн байлээ. За яасан бэ гэхээр одоо мориор тоглолтог байсан хүүхэд одоо сонсголгүй болж байгаа тийм өвчин тусаад. Тэгээ ах нь хоёр storyline тэнд явж байгаа. Нөгөөт нь болохоор эмчдэр ингээ очиж байгаа тийм ингээд тэгсэн чинь эмч нь яаж зах чиг ах. Одоо Айсинема кино театрын захирал өмнө Тэнгис кино театрын захирлээсэн тий. Жиг ах. Тэрээс кино театр дээр татаж бас тий. Яаж яах нэг Айсинема дээр их хүмүүс нөө жиг ахыг таньдаг хүмүүс ирсэн байсан. Бүгд татаж юм чин жиг ахаас. Shout out to жиг ах. Shout out to жиг ах. Гоё хэлээ жиг. Гоё. Жиг ах чи юу нөө өдөр тусны дээр өөрөө юу гэдэл амар инээдтэй ирсэн байна тий. Гоё хэлээ. Амар surprising cameo байсан, тулгай байсан. Тулгай тий. Ингээд тулгай явж тэр бас амар сүн. Тэгээд 15-нд хийсэн билээ. Гэхдээ энэ юу бол тэгээд үйл явдлын хувьд яаж нэхэр тэр хүүхэд эмчтэр одоо ээж нь үзүүлээд тэгсэн чинь яг ийм зовлон тул одоо ингээд те дүлийч байх уу? Ер нь дүлий шахуу те. Ийм болж байгаа. Тэгээд одоо хүүхэд нь ингээд дахиж мориороо тоглох боломжгүй гэдэг чинь.
Тэгээ ээж нь бол яг хөөх юм тийм хямраа. Тэгсэн чинь нөгөө дүүгээ одоо тэр хүүхдийн ах нь амар хөөхөн найзуудтайгаа нийлж юу яаж байгаа. Мань хүнийг сонсголыг оруулна гэдэгт хямрааж байгаа. Нөгөө юу динамит дилплей сигнал толгойг нь сигнал нааж байгаа. Машины хамранд нааж байгаа сигналтай мангар хөөхөн те нөгөө нэг нөгөөд тэгэл юм сонсохгүй байна. Буцаад нааш байгаа. Төмпөн шанах нүдэл айгу хөөхөн. Амар хөөхөн. Айгу хөөхөн. Тэгээ ингээд тэгж жагаад тэр ингээд нөгөө бөөнөрөө кино үзэж жагаад Америк акшн кинон дэр ингээд онгоцны нөгөө дугуур нь авирж гараад Америк явчихдаг те. Тэрнээс үлгэрч шавчж байгаа хүүхдүүд болохоор. Тэгээд ерөөсөө тэрийг яг тэгээ байжсэн чинь зурагтаар нөгөө Америк юу гарч ийн гээд Америкийн арми онгоц Монголд газартлаа гэдэг нисгтэй ойрхон амьдэрдэг те яармагт амьдэрдэг. Тэгээд юу яаж байгаа. Тийш авирж гараад тэгээ амар хөөрхөн төлөвлөгөө гаргаж байгаа маа тэр чинь бас хамгаалагчийг сатааруулаад те нэг тэгээд авирж гараад нөгөө өндөр хөгжилтэй орн гэж ямар орныг хэлдэг гэсэн Америкт хэлчихдэг шүү. Тэр айгу хөөрхөн те. Нөгөө нэг эмчин тэгдэж шүү. Өндөр хөгжилтэй оронд л одоо эмчлүүлэхгүй болол боломжгүй юм Монгол гээд. Тэгсэн чинь Америк гээд. Тэгээ нэг хүүхэд нь ах нь асуудаг шүү. Өндөр хөгжилтэй орн гэж үгсэж чинь Америк гэдэг үгийг Америк. Тэгээ тэгсэн чинь нөхдүүд Америк ойлгоцоо. Тэр кино үзээл Америктэй ерөөс Америк явах шүү. Тэгээ яг нөхдүүд яг нэг хүүхдүүд нөгөөтгөө хэрэгжүүлэх гээл юу руу гараад тэр Америкийн цэргийгүүдийг нь хүртэл сатааруулаад тэг гэрэл мэрэл тусгаал. Тэгсээр байгаа л яг тэр шиг дугууруу навирж байгаа хугацаанд эмнэлгээс ээж рүү залгаж байгаа. Тэг. Яг нэг хамаатных нь хүнлүү залгаа. Нөгөөтг нь хөөрхөн амтг хөгшүүн ээж дээр нь очих гэж удаж байгаа. Тэгээ ээж дээр нь очиод мэдээ хэлсэн чинь эмчин залга гэсэн гээ. Тэгээ ээж нь бас хөөрхөн амтан эмнэлэг рүү амар удаан хугацаа. Тэгээ тэр хоёрын хооронд нөгөө талд нөгөө идчихсэн амар план маань гаргаж амар болж байгаа. Тэгээ эмнэлэг дээр нь очисон чинь ингээд эмчилж болохоор ус юм байна. Тэгээд тэгсэн чинь ээж нь амар хөөрхөн. Тэр өстэй амар гоё синематик сонголт. Ер нь синематик сонголт айгу сайтай. Амар сайн байсан. Богино хэмжээний киноос. Тэгээд бас нэг надад амар таалагдсан юм. Эмнэлгээс гарч ичээ зүгээр ингээл хамсгаа аваад зүгээр дээшээ хараад ээж нь амар хөөрхөн санагдсан. Тэгээ нөгөө дээр нөгөө mural гэдэг шүү дээ. Монгол англиар бол монголоор би бол мэдэхгүй байна яг юу гэдэг тийм. Одоо зураг чулуун юу гэдэг вүлээ? Silver биш чулуун хатамал гэдгийн чулуун хэлбэр. Тий нөгөө тх юу одоо нэг дээр үеийн одоо юу 120 байр маршин дээр байдаг тэр шиг. Тэгсэн чинь нөгөө жоохон хүүхэд нөгөө морь унц нэг давчтай морь унц ингээл нисэж байгаа. Яг тэрийг ингээл тэр шот руу шилжээл. Тэр нь бас амар таалагдсан. Тэгээ надад бас энэ богино хэмжээний киног үзэж байхад хөөх Монголыг 90 оныг харуулахад бас боломж юм л ингэж амар бодогдсон. Тэгээд төгсгөлтэй болохоор тэнцэн гараад тэгээ бид нарт болохоор үзэж байхад бид нар бол сая хоёулаа ярихад бол эсрэгээр нь ярьж байгаа. Яагаад тэгэхээр бид нарт үзэж байхад энэ юуны тухайг нь хэлээгүй. Зүгээр амьдралаар босон үйл явдлыг хилээ шууд эхэлсэн. Тэгээд бид ер нь бол хүн болон тэр сториг мэдгүй. Тэгээд тэр хоёр хүүхэд яг би нөгөө дуур нь явахт л шууд бодсон л доо. Shit угаасаа тэр чинь хөлдөн штэ. Shit-гээ бодож исэн чи яг шууд амар хөөрхөн эрг дуусж байгаа. Онгоц нь хөөрөөл нөгөө найзууд нардаас нь гүгээл бүгд баярлцаагаал. Нөгөө хоёрд инээгээл доош. Амар хөөрхөн инээгээл. Тэгэл дэлгэц харахгүй болол 96 онд Америкийн онгоц арми онгоц буугаад хөөрж явсны дараа 2 монгол хүүхэд тэг бусааны онгоцны буудал дээр нас орсон ингээд хөлтцэн олцсон гэдэг. Тэгээ учрыг нь бол хинч мэдээгүй. Тэгээ тэр бол үнэхээр хөөрхөн хийсэн бэлээ. Тэгээ тэрийг одоо даанч олон хүн одоо үзэх боломж нь олддсон болов уу гүн болоо сайн мэдэхгүй. Үнэхээр боломж нь олддог бол үзээсэй гэж зүйлмөр наа сайн мэдэхгүй. Тэгээд чамтай санал нэг байна. 90-ад оны 96 он гэсэн баг те. Тэрийг харуулах хэцүү. Яг тэгэхээр хот маань дэндүү өөрчлөгдсөн. Бусад оронд бол тэр кинонуудыг тэгж хийхдээ нэгдүгürt одоо Европын кино бол угаасаа хот нь хуучин байдаг те. Нэг бол Америкт sound stage гэдэг те. Студид хийчдэг. Монголд бол яалтчууд дэндүү өөр болсон. Тэг хэцүү. Гэхдээ яг орчин үеийн ганц юм харагдсан л да нэг автобусны бодлоор явж. Гэхдээ хангалттай гоё хийсэн байна. Одоо чинь тэрний харагдан эмнэлгийн коридор юмчдаг хിവэрээ шүү дээ. Тэгээ шатмат те тэр чинь хിവэрээ тэгээд юу гэдэг нөө одоо сая ярьсан те тэр мюралууд те одоо 120 мөр тэг 120-ыг бас 120 мөр бол тий 120-ыг гаргасан шүү дээ. Одоо нөө жетрийн хажуудлын барьч яг мэдэгддээ шүү дээ. Тэгээ бид нар л анзаархаа байлцсан болохоос тэгээс тэр гоё харагсан байна. Тэр гоё харагсан. Тэгээ дээрэс нь нэг ихэнх үйл явдал нь яармагт болж байгаа учраас бас цаг хугацаанд хамаарахгүй байх боломжтой байна. Тий. Тэгээд энэ хоёрд одоо найруулагч хийсэн. Тий бас хийсэн хоёр кино. Энэ кино яагаад биднэрт гаргаж үзүүлсэн бэ гэсэн чинь ийм юм байлээ л те. Энэ киног Англид Их Британд бас за өстө уучлаарай нэрийг марчиж ямар ч нэг фестивал байд юм байлээ. Тэр фестивал дээр оролцоод шилдэг за киног шилдэг богино хэмжээний кино бараг л авцсан. Тэгээд тийм том шагнал авсан байлээ. Тэгээд шагналын сан нь болохоор Panavision гэж маш том одоо
камерын хэрэгсэлтэй камерын одоо юм кино камерын том компани байд юм байна. Тэгээ тэрнээс 40 мянган паундын одоо хэмжээний одоо юу хэрэгслэх боломжтой түрээслэх өөрөөр хэлбэл ийм боломж олдсон юм байна. Тэгээд маш богинохон хугацаанд ашиглах хэвээр. Тэгээ ашиглахгүй бол хугацаанд дуусчдаг тий. Бүр хэмжээний кино гэхтэй. Тийм байсан. Тэгээ 17 онд багтаад бол Odd Bug гэх киног ерөөсө 20 орчим хүний л бүр 2D productionтэй ингээд хийсэн ийм киноос юм байна. За тэгээд Odd Bug-ийг орё тий. Тий. Тэгээд орсон юм байна. Odd Bug-ийн киноны ерөнхий зүгээр сэтгэл. Йоо үнэхээр ингээд нэг тийм кино болгон өөр ингэсэн мэдрэмжтэй vibe-тай байдагтай. Энэ болохоор найруулагч нь хэлжсэн ингээд бид нэр энэ киног хийхдээ аймаг гоё инээрхтэй аймаг гоё хийсэн. Та нар тэрийг мэдрээсэй гэж хүсэж чинь гэдэг нөгөө ийм найруулагч тэгж хэлсэн. Тэгээд бид ихлээд окей гэж бодож байгаа. Тэг үз дуусны дараа яалчгүй тийм мэдрэмж нь байлаа. Үнэхээр гоё инээрхтэй гоё энержитэй хийсэн. Ингээд нэг дотроо нэг La La Land ч юм уу те нэг бол тиймэрхүү кино үзээ гараад ирэхэд аймаг гоё олдсон шүү дээ. Тэр хоёулаа нөгөө юун дээр Ubifter ярьжсэн шүү дээ. Нөгөө Too Late to Die Young гэдэг. Тэр vibe нь тэр киноны үйл явцаас илүү vibe нь гэж ярьсан. Яг тэр шиг мэдрэмжэндээ байсан. Тэгээд энэ кино бол үнийг хэд зүгээр тэр өдрийн баг энэ тэр 7 хоногийнхоо гоё мэдрэмжийг ингээд шууд л өгсөн. Би одоо тэр чигээрээ л гоё. Тэр чигээрээ л аймаг гоё явж байна. Энэ киног тэгээд за цаашаа явах тусам тэгээд илүү тодорхой яриа. Ер нь бол товчондоо нэг. Тэгээд яг үйл явдлын хувьд ямар нэг спойлер яриа. Тэгээд яг ер нь товчондоо болол юу яаж байгаа? Хөгжим бичдэг, дуулдаг. Тэгээд ерөнхийдөө нэг тийм жоохон мета. Яг хин Magnolia-ны өөрөө ч юм шиг те. Яг өөрөө бол биш. Гэхдээ жоохон өөрөө ч юм шиг те. Тийм дүр байгаа. Тэгээд ерөнхийдөө олонний танил болсон хөгжимчин, дуучин ийм залуугийн дүр. Тэгээд юу хийж байгаа? Орчуулагчаар ажилд орж байгаа те. Ягаад тэгэхээр хөгжмийн карьераар амьдралаа авч явах боломжгүй учраас. Тэгээд тэгж явахдаа хиний одоо NMN-ийн дүр боёо хинтээ гигэ гэдэг дүр байгаа тий. Манай гол дүр болохоор од. Манай гол дүр ч од. Тэгээ хин гигэ штэ. NMN чинь гигэ. Тий. Гигэхэн мэгэхэн гэдэг штэ. Тийм штэ. Тэгээд тэнцээ орчуулга хийгээ танилцж байгаа. Тэр нь болохоор Ministry юм шиг байгаа тий. Манай одоо Ямны бүр ингээд том юм одоо шууд орчуулга шүү дээ. Тэрэнд ингээд хойлоо танилцаад ерөнхийдөө тэнцээс танилцаад хойлоо хамт хөгжим хийгээд тэгээ маань хүн хамтлагтай од. Тэгээ гол дүр нь хамтлагтай. Тэрнтэйгээ бас янз бүрийн асуудал болно. Ингээд цаашаа ерөнхийдөө үйл явдал нь бол ерөнхийдөө л юм. Яг цаашаа бол үйл явдал нь ярмаар юм. Ягаад тэгэхээр кино театрт гарахаар хүмүүсийг айл болох үзээсэй гэж маш хүсэж байгаа учраас. Тэр чинээс авах юмнууд яг ингээд гоё санагдсан юмнуудаа зүгээр л яриа л явал та. Тэгээ бүр амар их юм байл да. Нэгдүгээр би товчхон мэдрэмж нь гэх юм бол яг үнэхээр тасрах байсан. Би амьдралдаа нэг тийм одоо La La Land ч юм би найруулагч нь өөрт нь хэлжсэн л да. La La Land-аас хойш яг ийм мэдрэмж яг уран бүтээл техникл мэдээж өөр юм зэн. Зүгээр яг мэдрэмжийн хувьд ийм мэдрэмж авсан кино надад үнэхээр баа. Би тэрний худлаа ярьсан байсан. Яасан ч La La Land-аас хойш Comi Bar Name байсан бил. Тийм шүү дээ. Тэгээд бас яг Too Late to Die дурдж болно л да. Гэхдээ Comi Bar Name илүү те. Тэгээд Comi Bar Name-аас хойш ер нь бол яг үндэ яг ийм гоё мэдрэмж ингэж авч ингэсэн кино бол үндэ байгаагүй. Тэгээд энэ киноос авах юм яг үнэхээр таалагдсан юмнууд нь юу вэ вэ? Тэгээд юу нь үнэхээр ийм гоё байлгаад байгаа юм бэ гэхээр дөрүүдийн хөгжүүлэлт маш сайн суурууд нь тэгээд диалогууд нь үнэхээр хүчлээгүй тэ бод ингээд болж байгаа үйл явдлыг хүчээр ерөөсөө тайлбарлаагүй нөө нэг don't tell show гэдэг шүү дээ show don't tell тэ ингээд кино урлаг бол visual medium artтай үзүүлэх хэрэгтэй ойлгуулах хэрэгтэй мэдрүүлэх хэрэгтэй бодуулах хэрэгтэй тэ яг тэрэн дээр одоо Andrew Stanton гэдэг уран бүтээлч Pixar-ын алдартай уран бүтээлчүүдийг мань хэлдэг нөгөө хоёрыг дээр нэмэх 2 гэдэг онол гаргацсан байдаг байхгүй кино зохиолын. Тэрний юу вэ гэхээр үзэгчд put two and two together тий. Хоёр дээр нэмэх 2-ыг нь үзэгчд өөрсдөө ойлгоод 4 гэдгийг бодох хариуг нь гаргах хэрэгтэй гэдэг. Тэрэн шиг энэ дээр бол хүчилсэн шин ерөөсөө байгаа тий. Энэ зовоол тэр нь ингээ ерөөсөө тийм байхгүй яг хийх ёстой үйлдэлээ хийгээл шаардлагатай шийдвэрээ гаргаад тий эмоц нь тогтохгүй тий хөгжимтэй хэсгүүд нь те. Holy shit ямар гоё юм. Би Монгол киноноос хамгийн анх удаага ийм скортой, ийм саундтрак гэдэг нэг гоё байсан үе байдаг. Саундтрак нь яг байдаг. Гэхдээ мюзикл гэдэг утгаараа л би амжилттай юм кино. 8 орчим дуу уран бүтээл байсан те. Шинэ уран бүтээл. Ямар гоё бэ те. Тэгээ энэ мэн дэлгүүр хойлон дээр нь баг бүгдээрэн энэ хойлоо дууссан байсан.
Тэгээ энэ минь ямар ч гоё дуулдیں۔ Энэ минь гэснээс референдум чи манай Waller Hercules фэм байлаа шүү. Сонсдог гэсэн. Тэр ч байгаа санагц. Тэгээд ямар ч гоё дуулдیں. Тэгэд өөрөө ярьжсэн л да дараа нь дуунуудаа бол заримыг ингээд нөө маш богинохон хугацаанд бичээд найруулад ингэсэн байсан учраас зарим дээр нь бол яг киноныхоо зураг авалтан дээр анх удаага шууд дуулж байгаа нь орсон гэдэг кинон дээр нь те өмнө нь тест хийж амжаагүй шууд дуугаа ингээд лайв анх удаага шууд тийм тэгээд тэгсэн үрчлээ тэр нөгөө тхиүү одоо чанар гэж ярьдаг шүү дээ. Чанар нь бас амар мундаг. Дуулалтын чанар үнэхээр сайн байсан тий. Тэгээд дууны найруулга үнэхээр сайн байсан. Тэгээд бас нэг гоё юм нь би бас бодоод байна л да. Энэ юм бас мэдээж рэпер тэгээд яг үнэхээр гоё дуулжсэн. Зүгээр би энэ хоёр дуучин ямар нэг байдлаар доош нь нээж байгаа юм бол биш. Зүгээр шүүмж биш. Зүгээр би хэлэх гээд байгаа юм юу гэхээр La La Land дээр одоо жишээ нь яг City of Stars-ыг дуулдаг гэсэн. Жишээ нь яг City of Stars-ыг дуулдаг. Эсвэл сүүлд нөгөө нэг хиний дуулдаг Emma Stone-ы дуулдаг чинь audition. Тэр хоёр шиг нэг тийм цаанаа нэг тийм дуучин биш те. Мэргэжлийн дуу гэдэг утгаар mastered те юм. Цэвэрхэн mastered студицэн дуу гэхээсээ илүү яг musicalтэй илүү эмоц шингэсэн те илүү тийм одоо зөвхөн хэлэх гээд байгаа нь би тийм perfect performance биш. Гэхдээ илүү гоё emotionalтай нэг тийм амар гоё нэг тийм байдэн шүү дээ тэр хоёр. Би тэрнтэй харьцуулах гэдэг юм л да. Түүнээс дуучлагын чадварыг бол муулж байгаа юм биш. Зүгээр нэг тийм студид хийцэн тэ амар ингээд glossy амар цэвэрхэн тийм ерөөсөө биш дандаа ингээд одоо чинь тэр юунд зураг авцсан хэсэг байл та гандам юуд те. Тэр хэсэг бол яг юм шуумтай те олон нийт ингээд дуграал те. Яг ингээд тэгсэн мөртөө тайзан дээр ингээд дууралт нь гоё дуун дуграал те. Үнэхээр тасгай. Саунд бол үнэхээр тасгай байсан. Тэгээд дөрүүдийн хөгжүүлэлт. Тэгээд бас нэг үнэхээр гайхмаар юм нь юу гэхээр ийм хөнгөн агүй хөнгөн кино шүү дээ. Хөнгөн агүй хөөрхөн. Ийм кинон дээр ямар олон сэдвийг ямар хөнгөнөөр хүндсэн бэ гэдэг. Бүр тасгай. Тэрийг би бүр үнэхээр шүтсэн. Би тэр бүр тэр нөгөө одоо манай гол дүрийн од гэж залуугийн бас одоо туулж байгаа амьдрал ч юм уу тэг өөрөх нь одоо сэтгэл санааны turbulence гэж ярьдаг те одоо докторгүй байдал. Тинчээ яг юу болж байгаа тэрийг тайлбарлахгүй. Гэтэ тинчээ яг юу болж байгааг нэг одоо чиний нөгөө 2 дээр нэм 2 гэдэг чинь л тинчээ яваа. Тэрийг бүр ямар гоё юм бэ? Монголчин хүчлээлээдэг. Гэтэ энэ кино бүр үнэхээр бүр ингээд сэтгэлд ингээд дуусаад хамгийн гол нь бидний үеийнхэн те одоо жишээ нь ингээд бид нэр ингээд бас мөрөөдлөх хөдлөө ингээд явж байгаа хүмүүс те тинчээ ямар асуудал гэдэг ямар юу туулж гардуу тэрийг амар энгийнээр амар гоё харуулсан. Тэгээд үнэхээр гоё байлээ. Би бүр тэгээд баярсан. Олон хөндсөн сэдвүүдийнх нь одоо сэдвүүдээс нь дурдъя л да. Нэг жишээ сая одоо яаман дээр ажилладаг гэсэн. Тэрэн дээр хоёр том сэдвийг амар чухал Монгол нэг нь бол бүр дэлхийд даяар байдаг нөгөөх нь ялангуяа Монголд байдаг хоёр сэдвийг амар хөнгөнөр хөндөж байгаа. Нэг нь бас sexism те. Sexism бөгөөд sexual assault гэж ярьдаг. Яг assault гэхээс илүү жоохон дарамт талдаа л assault гэхээр бас арай чангадах гэдэг. Монголоор болохоор бэлгийн дарамт тийм бэлгийн дарамт гэдэг байл агуу зөв. Тэр нэгдүгээрт юу байсан бэ гэхээр босс нь одоо энэ гэгээ те энэ дүр гэгээд ингээл те уулзалтай юу уух юм уу явж юм уу л да гээл хөвчлээл те сүүлдээ бүр үгүй гэдсэн чи уурлаад хаалгын ингээл хааж зогсоол те та хоёр хаашаа уулзаад байгаа юм уу энэ төр гээл те тэгээ тэрийг тий айгуу тийм муухай хүн дээр бол биш айгуу хөнгөн комедик гэхдээ зүв сэдв хүндэж байгаа те тэгээд айгуу комедик тэгээ дээрэс нь энэ минь ямар ч гоё сайн комедик тайминг гэдэг шүү дээ. Би өмнө нь яг кинон тоглож байсаагүй би мэдгүй л да бараг үгүй байх би сайн мэдгүй буруу ярьж магадгүй гэхдээ үгүй байх гэж бодож байна. Тэгээд ямар амар сайн комедик тайминг дээ. Тэр чинь бас тийм амар юм биш байхгүй те ингээд. Тэр найруулагч чинь бас нэг юм байгаа л байна. Тийм бас мэдээж байгаа. Тэгээд хин энэ жүжигчин ч гэсэн өөрөө үнэхээр сайн байлаа. Хин дүлгэн бас одоо Магнолин те комедик тайминг тасраа. Агуудаа альтернатив тэр нэг Трампыг дөрөж төмөг мөнгө гэдэг. Тэр бүр тасархаа байсан те. Амар инээдтэй. Тэгээд тэр нөгөө импровизиг байсан те нөгөө хэтрүүлдэг те. Яа гэсэн чийсэн юу. Тэр бүр тийм найруулагчийн шийдвэр те. Тэр бол гоё байсан. Тэр үнэхээр гоё байсан. Саний ярьжсэн сэдвээр үргэлжлүүлэхэд нөгөө тэнцэн хүндсэн сэдвийн юу гэхээр ус яаж явагдаж чинь. Тэгээд жишээ нь ингээд тэр юу нь тодорхойгүй. Яг кино тийм байх хэрэгтэй. Тэнд ямар прожект нь угаасаа чухал биш. Ямар ч үсэн сайд тэнд байгаа. Ямар нэг яам. Тэгээд тэрэн дээр ямар манай Монголын ямар нэг яамтай сайдтай хөрөнгө оруулагч ирж уулзж байгаа гадаад. Тэгээд хөрөнгө оруулах гэж байгаа. Тэгээд тэрэндээ тэгсэн чинь сайд нь яах гэж гэсэн чинь ингээд хөрөнгө оруулалтыг нь амаар байгаа. Тэнгүүтээ орчуулалтаа юу гэж орчуулж ийн гэсэн чинь орчуулж ийн гинэ орчуулаа ярьж хахад маань хөө сайд нь юу гэсэн чинь тэ өдийн хоолны цагаар ингээд уулзъя.
Тэ off the record тэ ингээ альбан босоор уулзаад яриад төхөрмөр байна гэсэн чинь нөгөө гадаад хүмүүс нь бол тэхгүй байхгүй тэ. Энэ дийлтэй холбоотой бүх юмыг альбан ёсоор энэ ч нэ ярих хэвээр тэгэж хоол уулт тэ off the record юм байх шаардлага гэсэн чинь бид нар бол болно гэж бодож байна. Тэргээл тэ нөгөөд нь гоо ийм байж болохгүй тэ энэ ажлыг ажил гэж явах хэрэгтэй гэсэн чинь нөгөөд нь гоо бид нар бол болно гэж бодож байна. Тэр бүр гээд амар зүтгээд уурлаад тэр нэг саатал гэдэг шүү дээ. Нэг амар тийм энгийн хүслээгүй бас ингээд нэг царайн дээр ингээд. Тэгэхээр тэр хэсэг нь бол энэ дээр анхаарал хандуулаагүй манай хүн дээр анхаарал хандуулж байгаа. Цаана л болж байгаа үйл явдал. Гэтэ энэ бол сэдвийг ингэж хөндөх хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр зөв хүнд энэ бүр амар чухал сэдв гэхдээ маш хөнгөнөөдөө ийм хөөрхөн романтик мьюзик гэдэг ийм чухал сэдвийг ингэж хөнгөн үндэн гэж хинч төсөө би бол төсөө гэхдээ маш зөвөр үзсэн яг film making талаас. Гэтэ хамгийн гол нь яг тэр нөгөө манай одын бас яг амьдралынх нь нэг хэсэг болоод ингэ орж ирж байгаа. Тэгээд тэрэн дээр би бас яа би анзаараагүй ölчи бас яга нэмж дурдаараа би бас хоёр сэдв байл да дахин. Нэг нь болохоор хин одоо гол дүр од ярьдаг тийм. Энэ бол нэг тийм амар спойлер юмнууд бол биш шүү санаа зовлтгүй. Ерөөсөө тийм биш. Жижиг хэсгүүдээс яг дуртай явж байгаа. Гэхдээ ерөөсөө тийм бол байхгүй. Киноны experience юу ерөөсөө нурахгүй. Нэг хэсэг байгаа тийм. Их дөнгөж ихэнд ерөөсөө айгүй ихэнд ярьж байгаа. Монгол гэж хэлээгүй л зүгээр хөгжмийн карьераараа ингээд явхад хэцүү байна. Тэгээ би мөрөөдлөөр амьдрмаар гэхдээ би яг юм дээр ингээд орчуулагч хийгээл явж штэ. Ерөөсө зүгээр л ярианд донд айгүй хөнгөн ингээд оруулчаа. Бас ингээд хүчлэхгүй. Тэгээд тэр бол амар үнэ. Одоо чи битэртэл надаа бол те. Надаа сүүлийн 6 жилд чамд одоо ингээд те. Одоо эхэлж байна. Те одоо ингээд. Яг мөрөөдөл ямаараа карьер эхэл. Би 6 жил годомж метрсэн. Бараг л за яг үгүй л те. Гэхдээ те би тэр зовлонг бол яг би дуучин бол биш. Гэхдээ яг энэ бол ингээд яг амар бүр ингээ яг personal level надад жишээ нэгээ тусч байгаа байхгүй. Ийм хэмжээнд хүрэхийн тулд ямар олон жил хөдөлмөрлөөдөө ингээд ингэж. Тэгээ тэрэн шиг энэ дээр бол тэгэж хэлж байгаа Монголын юу хэр хэцүү гэдгийг. Тэгтээ зүгээр ганцхан үг хэлбэр. Тэгээд нөгөө миний бодож исэн юм надаа энэ кинон дээр байсан асуудал нь л да жоохон шүүмж гэх юм чи хаашаа яхаа шүүмж гэсэл зүгээр жоохон надаа таалагдахгүйсэн юм уу. Тэрний үг гэхээр ямар шийдвэр гэдгийг би бол хэлэхгүй спойлер болчих учраас зүгээр од гол дүр Магнолины дүр зарим шийдвэрээ гаргаж байгаа надад ерөөсө таалагддаг байхгүй юу. Яг яагаад тэр шийдвэрүүдээ гаргаж байгаа нь ойлгомжгүй анкер нэг тийм суур байдаг шүү дээ. Шалтгаан зарим нэг нь өгөхгүй байгаа юм шиг надад санагдчихсэн. Тийм байсан тийм. Тэгээд тэр болохоор миний хувьд ингэж бодогдсон. За дасгалсан дуушлаар гол үртлээ болохоор надад ойлгохдохгүйсэн байхгүй юу. Тэгээ сүүл рүүгээ за ер нь бол тэр нөгөө нэг хэсэг байгаа штэ хөдөө явдаг нэг хэсэг байгаа. За спойлер бол биш байх угаасаа. Би тэнцээ явахлаар за энэ хүний яг дотор нэг иймэрхүү юм болж байгаа юм байна да гэсэн нэг бодол төрсэн байхгүй юу. Би болохоор надаа яг тэр тайлбарсан хэсгэл яг сүүлдээ гайг болчих би спойлер болчих гээд байна. Би спойлер байлаа ярихгүй зүгээр сүүлд нь бол тэрийг хангалттай ойлгуулсан л да кинон дэр нэгдүгээр. Гэхдээ тэр нь надад хангалттай биш байхгүй юу. Кинон нь бол ойлгуулах үйл хийсэн. Надад тэр нь хангалттай байгаагүй. Тэгээд яг дараа нь хүлээ авалт болсон. Чи бол яваг шүү дээ. Би явсан. Тэгээд тэр хүлээ авалт after party дээр нь хоёр найрлагч хурилантай нь тэгээд гол дүрийн хоёрт айл айлантай нүг хүсэлж амжсан л да. Тэрний талаар киноныхоо ревю дараа бас ярина. Гэтэ би энэ дээр холбож ярих гэдэг юм юу гэхээр кино найрлагч одоо ийм найрлагтай байсан. Яг Америк найрлагч нь бол нэлээд бас юм ярьлаа. Тэгээд тэрэн дээр юу гэсэн бэ гэсэн чинь энэ дээр хүндсэн сэдвүүдийн нэг нь юу байсан бэ гэхээр mental health. Mental health те юу оюун ухааны юу гэдэг юм mental health-ийг орчуулдаг гоё үг байх л шүү дээ. Монголоор яг мэдрэлийн өвчин, сэтгэл мэдрэлийн одоо эрүүл бус байдал ч юм уу те. Сэтгэл мэдрэлийн эрүүл мэнд гэх юм уу? Тийм байна. Тэ сэтгцэн эрүүл мэнд. Тийм. Тэ сэтгцэн эрүүл мэнд тийм ээ сэтгцэн эрүүл мэнд болор талаас харсан шүү. Тий сэтгцэн эрүүл мэнд гэдэг ямар чухал юм бэ те би асуугаагүй гэхдээ би ойлгохоор Монголд амьдэрдэг шүү гэлээ Монгол хэл нэлээд сайтай юм шиг байлаа би ойлгосон. Би тэгж ойлгосон сайн мэдгүй. Үгүй юм аа. Тэгээд сэтгцэн эрүүл мэнд гэдэг юм ямар чухал вэ те. Тэгээд энэнийг ингэж харуулах гэж хичээсэн. Ягаад тэгэхээр ийм үе байдаг. Нэгдүгээр ийм зүгээр энэ амар running theme байгаа киноны дундор Lost. Тэгээд зүгээр төхөөр амьдралдаа төөрцөн байгаа. Тэр маш чухал одоо мессежүүдийнх нь киноны. Дээрээс нь сэтгцэн эрүүл мэнд маш чухал юм шүү те. Ингээд гаргаж явах хэвээр. Гаргах юм гаргаж явах хэвээр. Тэ ингээд яг энэ дэр нөхцөлд бол уран бүтээлээ гаргадаг ч юм уу те иймэрхүү ойлголтоо бид бас сая сүүл болж байсан л да.
сэтгцэн эрүүл мэнд гэдгийг яг одоо хувь дээр өөр дээрээ бас ингээ бодож байгаа туршлагаасаа те амар чухал Монгол дэлхийд юугаар нэгт явдаг амиа оролтын хуваар те тэр бол байж боломгүй том бүр ингээд гашуудл те том юм баггүй. Тэгээ би өөртөө тийм хэмжээнд хүрж исэн те. Тэгэхэд тэр юуны асуудал гэхээр ерөөсө хүмүүсийг хүлээн зөвшөөрөх сонсох те ингээ сонсож сурах гэдэг нөгөө нэг аав ээж хөгшин хүмүүс багш нарыг сонсож сурах гэдэг утгаар биш. Зүгээр л тэр нь хамааралгүй зүгээр л би нэгээ сонсож сурах те. Ялангуяа залуу хүмүүс би нэгээ дээрээс нь залуу хүмүүсийг сонсож сураач. Залуу хүмүүсийн хийж байгаа үйлдэлийг хүлээн зөвшөөрж ойлгохыг хичээж сураач те. Тэр ямар амар чухал юм бэ гэдгийг энэ дээр нэг ч үг дурдахгүйгээр харин төгс харуу. Би энэ кинонд хайртай гэдгийг бүр дэндүү бүр ингээд яриад барахгүй байна. Яг гоо тийм байна. За энэ ингээд хүнд юм шиг боловч кинон дэр хэзээ ч ингэж хүн дээр харуулаагүй. Би зүгээр яагаад ингэж хүн санаж байгаа найруулагч нь өөртөө яг яриа өрнүүлэхэд энэ ингээд чухал сэдв юм аа гэдгийг яг хэлсэн баггүй. Тэгээд бас тэр нь ч харагдсан. Тэгээд хамгийн гол нь яг миний хэлээд байгаа тэр нэг дунд хүртлээ би эхлээд ойлгохгүй байсан гэж дараа нь ойлгосон. Ер нь бол яг иймэрхүү юм. Тэгээд хамгийн гол нь төгсгөлд нөгөө бид нэр яг pay off гэж мянгаар ярьдаг. Тэгээд pay off байхгүй байсан болохоор юм муухай байлаа. Энэ кинон төгс pay off-тай. Төгс pay off-тай бүр ингээд киноны төгсгөлд нь би бүр ингээд нэг oh my god би бүр ингээд нэг тэр кино дууссан гэдэг шитгэж чадахгүй нэг гой мэдрэмжтэй ийм мэдрэмж өгдөг ч одоо La La Land үзэж хахад би бүр яг анхны үзэр сандаг. Би бүр яг анхны үзэр явж байгаа нэг 10-20 минутын дараа эхний 2 номерын дараа би ингээд үсээ бариад үсээ толгоон дээр гараад тавьсан ингээ урагшаага далийцсан. Тэг ингээ дэлгэц рүү бүр ингээ болдог бол наалт бүр баг наалтах нь холгүй. Тэг ингээ нулимс цэйлгэнсэн. Би дүнгийн анхудаа үзсэн шүү дээ. Яг анхудаа үзээд дүнгийн хорхч юм болж байгаа мөртлөө I love this movie гэдэг бодол орж идэв шүү дээ. Бүр ингээ яг үзэж байхдаа дурлалт шүү дээ. Бүр ингээ дурлаад яг тэгчихсэн. Тэгээ энэ кино яг тэгс би бүр ингээд дутаар яг holy shit I love this movie би бүр ингэж бодсон нөгөө тэр өдөр screening 2 дараалаа те зүгээр байдаг бол нэр би шууд дараалал 2 дахь үзээд амар бэлэн тэгээд гэтээ бас нэг бодлын шууд дараалахгүйгээр нэлээд олон сарын дараа одоо ингээ үзэх нь шүү дээ би шууд үзнэ тэгээ хэдүүлээ угаасаа дахиад үзэх байх тэгээ тэр нь бас гоё юм яг тэр жоохон мартган жаагаад ингэж байгаа дахиад үзэл гоё би Infinity War-ыг 72 цагийн дотор биш 24 цагийн дотор 24 цагийн дотор 3 үзэнд харамсаад байж бас нэг бодлоо бүр ингээд адреналин цусны хай бүх юмаа бүр ингээд 20 чи боддог 3 цаг ингээ 230 минут киног би 24 цагийн дотор 3 үзсэн. Тэгээд бас жоохон харамсаад байдаг байхгүй. Тухайн үед тасгаалсан. Миний амьдралын хамгийн эпик 24 цаг. Тэгээд жоохон далин шүү дээ. Тэгээд бас яг зөвөр ярьж байгаа юм дээр дараа нь үзүүлэх гоё. Тэгээд бас нэг гоё юмнуудын нэг юу вэ гэхээр надад нэг шүмжлээ жоохон мөлдсөн байна. Яг кинон дээр нь бас гоё гэж хэлэхээр нэг юм мөлдсөн байна л да. Гоё нь гэх юм нь олон кинонууд хичээдэг. Миний мэдж байгаагаар ер нь 2000-ад оны дунд 8-9 оны үеийн кинонууд сайн амьдрал минь боолын гэрээ ч юм уу те. Юу гэдэг азархан яг азархан дээр үгүйг санахгүй. Гэхдээ ерөөдөө зөндөө кинонууд байдаг те. Лөврийн хот мот гээл. Би эднэрийг ямар төрөл тавьчих Лөврийн хот нэрээ манай ихч бичсэн шүү. Тийм үү? Тий. Гэтэ screenplay нэг тийм дутуу сүүлд нөгөө гүрэнт мөрөнд тасалдсан нөгөө бүрэн ингээд сүүлийнх нь 15 хуудсыг тасалж тасалсан бохоо. Тийм л багтаа. Зохиол нь гэтээ ер нь бол юу байсан бохоо. Чи тэгш яахыг мэдэн шүү дээ. Манай тэгш баяр гээд хүмүүс мэддэг ч байж магадгүй нэг шивэсэдэг нэг рок ах байгаа. Амьдралаас нь сэтгэлж хийжсэн бохоо. Тэр дундуур нь бас нэг зурагтай нэг хэсгүүд явдیں۔ Тэрийг манай бас тэгш яах зурж ирсэн. Тэр нэг тийм инээдтэй юм байна. Би энэ кинонуудыг ямар утгаар нь харьцуулах гэдэг нь вэ гэхээр Саяны миний дурдсан чанар удашаал өөр. Би бол өөрөө хоттой амар дургу байхгүй юу? Амар сог кино гэж бод. Тэг үнэ. Би бас бист гэж бод. Тэгээ зүгээр яг саяны кино жишээ нь юу нэг гэхээр Улаанбаатар хотыг ингэж харуулах гэж агуу хичээдэг. Ер нь бол ямар нэг те гоё гэдэг ч юм уу, кул гэдэг ч юм уу, те ямар нэг байдлаар харуулах хичээдэг. Миний амьдралд үзсэн кинонд бас. За гэхдээ би Монгол кино цөөхөн үздэг учраас би хийж мэдэхгүй зүгээр яг миний амьдралдаа үзсэн бүх Монгол киноноос Улаанбаатар хотыг зөвхөн харагдах талаас нь төгс гэхдээ зөвхөн харагдах талаас нь мэдрэмж гэдэг талаас нь бүр байж болохоор хамгийн гоёор capture хийсэн кино бол Oddbug байсан. Үнэн тэр шотууд нь тэр нөгөө одоо night shot гэж ярьдаг бид нэр өдөрт ч гэсэн. Гэтэ яг надад болохоор night shot-ууд амар таадаг гэж ярьсан. Гэтэ Монголд нэг тэгж night shot-ыг гоё хийдэг юм байдгүй шүү дээ. Энд ч болохоор төгс тэр яаж шот нь яг анаас авсан юм бэ? Зүгээр яг энэ кино нэгдүгээр киноны зураглал төгс зүгээр яг зөвхөн Улаанбаатар болтгоо ерөнхийдөө зураг авалтын юу болвол
бүр үнэхээр төгс. Би одоо жишээ нь тэн дээр ингээд найруулгуудын зөндөө харж ирсэн л та. Би зураг авалт үнэхээр гоё байгаадсан учраас би нэлээд анхаарал хандуулж үзвэл бүр ялангуяа дундаасаа бүр ингээд зураг авалтанд нь анхаарал хандуулаад. Чи нэг хэсэг байгаа. Бас нэг тийм спойлер бол биш. Одоо ертөнцийн зүгээр талбай төрийн ордны баруун хойноос энэ хоёр те манай хоёр алхаж ирээд салаад явж байгаа хэсэг. Маш энгийн нэг шууд нэг continuous take. Маш энгийн. За ганц хоёр каттай байсан байж магадгүй. Яг fuck би анхаарал тавьсан гэж хэлчихэд санахгүй. Гэтэ кат байсан. Гэтэ надад нэг асуудал байгаа бас тийм дараа. Би юу хэлэх гээд нэхэр зураг алтад тасгаа тэнцэнээс жишээ нь ингэж байгаа юм. Зохиолын зураг алтын найруулга яасан. Баруун хойноос ингэж явж байгаа. Би болохоор бодож байгаа. Progress баруун тишгээ явуулсан зүгээр байдаг. Тэр хоёр бол ерөнхийдөө өөдөөс болоод зүүн тишээ явуулсан байхгүй. Тэгээ ерөнхийдөө кино орчин үед гэлтгүү те. Кино урлаг хөгжснөөс хүн үзэгч хүний сэтгэл зүйд зүүнээс баруун явж байгаа прогресс, баруунаас зүүн явж байгаа ерөнхийдөө хурж явж байгаа те. Эсвэл эсрэг дүр ч юм уу. Тэ эсвэл гол дүрийн гол зохиолын эсрэг юм тулгурж байгаа юм. Тийм байдаг. Ерөнхийдөө ойлголт юм байдаг. Тэр хоёр болохоор өөдөөс явж байгаа зүү яваад. Тэгэхээр би тэрэн дээр нь жоохон композишн ингэсэн болоо да гэж бодсон чинь үгүй байсан. Яасан гэсэн чинь тэр хоёр за гэд яг салаад явах скватрын хөшөөн дээр дуусж байгаа байхгүй тэр шот. Тэгээд шот нь дээшлээд яг скватрын хөшөө баруун тишгээ ингээд заацсан сууж байгаа. Би бүр оо shit бүр ямар амар гоо. Тэгээ одоо энгийн зураг авалтын бөгөө найруулгын гой шийдлүүд байна. Тэр хоёр ингээд нөө ажиллаа хийж агаад яриад сууж идэг тэр энементэн жоо хутлаас алдаг. Тэр амар энгийн зураг авалт. Гэхдээ тэр амар гой шийдвэр. Тинчээ нөө цагаан кэттэй дандаа явж идэг. Тэгсэн мөртлөө яг ажил дээр профессионал яаж уучаас зүгэндээ хутлаа авцсан тий. Тинчээ ингээд кэттэй тайлангуудаа өсөд хутлаа. Тэр амар энгийн юм. Гэхдээ Монгол кинонд хизээч юм жижиг гой деталь анхаарал хизээч хандуулдаг байхгүй тий. Тэр бол айгүй бол дандаа ингээд өсөлтөд ингээл явж байгаа айгүй бол дүүрнэ. Тий. Дандаа амар шүртэй харагдаад. Тэгэхэд эн чинь ингээд аим тэр жижигхэн деталь гэхдээ аим шигтэй гоё ингээд тэрэ гаргацсан. Тэгээд надад бас яг ингээд зургийн авалт хийц талаас нь надад аим таалагдж байсан юм болохоор одоо color palette гэж ярьдаг. Тэр нь надад аим өнгө аим гоё санагдчихсэн. Тэр нөгөө надад юутай харьцуулахад яг л дахиад нөгөө too young too late to young тэй ер нь жоохон too late to dong. За sorry. Later dong. За тэр кайтай амар тийм төстэй те нэг жоохон юутай fade-тэй нэг тиймэрхүү shot юу. Одоо постерноос нь харж болно. Тийм. Тэгээд надад бас нэг гоё таалагдсан юм болохоор яг орчин үе бол биш чим шиг үуч юм шиг те. Яг нэг цаг хугацааны тодорхой юм байхгүй. Тэр нь яаж яад надад амар гоё таалагдсан юм. Тэгээд юу надад болохоор за таалагдсан юм надад бас би нэг жоохон шүмжтэй юм байна л да. Бас нөө nitpick-тэй хангалттай төгсгөн зүгээр л надад нэг жоохон юм байсан юм. Тэрнээс өмнө бас шийдлүүдийн нэгэн дээр за яриа дими юм байна. Яг ярьчихсан чинь дими юу санагдчихлаа. Юу нэг гигэгийн ээжийнхэн дүр. Тэр яриад спойлер болчих юм байна. Тэ яг нэг мэдрэмж юм байна. Надад болохоор бас nitpicking гэж яг хүмүүс чамд байсныг би яг ямар байсан мэдгүй. Гэхдээ каноны ихэнд болохоор нөгөө юу одоо дуу явж байгаа шүү дээ. Тэгээд эхлээл явж байгаа л за шот руу шилж би бол дотроо за энэ нэг шот ингэж харагдаж байгаа л дуусчвал тэнийг юм да тэгээ өөр гой син ч юм уу тэгээ гой юмуд үзүүлэл зүгээр ах та гэдэг. Яг миний болсноор яг тийм болоод байсан. Гэхдээ тэр шотнуудны тэр нүд хоорондоо нэг эдитинг жоох амар ядаргаад амар хурдан так. Тэгээ бас нэг одын нэг бас нэг юу байрны дээр зогсож байгаад ингээ хүмүүсийг хардаг хэсэг байгаа. Тэрэн дээр бас шотууд так гэл амар хурдан. Тэр жоохон толгоо эхлээд амар. Тэр нэг тэр жоохон надад ядраад байсан. Яг надтай яг наадны чинь илүү том юу нэ. Юм надаа яг асуудал. Яг ер нь наад чинь багтна гэсэн. Юу вэ гэхээр катсин дэндүү ихтэйсэн. Хөгжим тоглогдох болонд дэндүү яг зураглууд нь үнэхээр гоё. Тэр катсин үнэхээр зураглууд үнэхээр дэндүү гоё. Тийм болохоор асуудал биш байгаа даахгүй. Зүгээр асуудал гэхээс нэтпиктэй бүр үнэхээр бүр одоо ингэ шүүмжлэх юм олж ядаж зураглууд үнэхээр тасгаа гэхдээ тэднэр нь дэндүү их байсан. Хөгжмийн номер явах тэ ингээд гоё юм явах болгонд арай л их катсинууд. Одоо чинь тэр дээвэр дээр зогсоод яаж хахад катсинууд нь бол тэр их бол биш. Надад бол их санагдаагүй. Одоо чинь ядаргаатай санагдав. Чамд яагаад ядаргаатай санагдсныг би одоо мэдчихээн гэж бодож байна. Тэр нь яагаад гэж би бодоод нөхөр чинь юу юм ааш юм номын сан нөгөө юуны дээр байгаа юм шиг. Би андуураг бол их Монголын дээр ч юм уу. Тэр хавьд. Тэгээ эсвэл Капитрон банкны дээр ч юм уу. Яг тэр хавьд те. Тэнгүүд мань хүн дээр гараад Улаанбаатар хотыг харж байгаа. Тэгээд шотууд нь шууд катлаад Улаанбаатар хотыг харуулж байгаа. Гэтэ ганц асуудал нь юу вэ гэхээр катлсан шотууд нь үнэхээр гоё үзүүштэй. Үнэхээр үзсэнтэй шот ч гэсэн мань хүний өнцгөөс харж байгаа гэж ойлголт өгөөргүй зүгээр шууд хотын зурглууд байсан байхгүй. Тэгээ мань хүний өнцгөөс харж ин ядаж тэр байшингаас харагдах өнцгүүд дээрээс нь тэ харуулсан болвол
мань хүн ингээд эднэрийг харж байна гэдэг ойлголтыг бид нар илүү амархан авах байсан болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол киноны турш яг тийм катсин дэндүү их байсан. Тэр нь бол яг үнэндээ жоохон ядаргаатай байсан. Гэхдээ яг катсинууд нь өөрөө үнэхээр гоё зураг гоё юм. Тэр нэг дээр нь болохоор би ингэж бодсон. Гэхдээ яг тэр яалчгүй нүүд найруулагчийн шийдвэрлэлтэй яг бас тийм муу би бас дахиад нэг пикинг хийх гэдэг юм л да. Нэг гоё хэсэг дээр нь би Монголын хөдөөгтэй зүгээр нэг гоё continuous ч үед юм уу, нэг бол айман гоё slowly нэг тиймэрхүү байвал бас гоё байх юм болоо гэж бодсон. Гэхдээ тэр магадгүй нэг бол зүгээр Монгол киноны шийдлэр би харсан байж магадгүй гэж дараа нь бодсон л доо. Гэхдээ яг хоо надад бол миний хөвдөө бол яг хоо гоё ингээ хөдөө тэ гоё тал айман гоё синүүдийг гоё гаргасан бол байж болох юм аа гэж амар бүтгэж бодож байсан. Тэгээ одоо чинь тэр нэг гэр хорооллын дээрээс авцсан байдаг шин минь бол өстой тасархаа. Тэр тасархаа. Би тэгтээ гэр хорооллын амьдралтай тэгж харж байгаа. Тэр энэ одоо яг би юу ямар байна л өөр яг киноныхын талаар юм ярих юм болцсон уу? Киноны талаар уу за. Тэгээ дуунууд нь. Яг түрүүнд дурдсан л та. Гэхдээ яг дуунууд нь тэгээ тасархаа. Үгнүүд нь үгүй би зүгээр ямар гоё найруулгатай. Энэ нэг шүтцэн зүгээр тэр яаж байгаа юм энэ хоёр юу төгссөн бүр амар те төгссөн ёо би бүр тийч оо my god би бүр ингээд хэлхүүг олдохгүй байна нэр тэг хөгжим бол үнэхээр тасархаа байсан. Тэгээд яг хуу кино маань бол яг хуу найруулагчийн хийснээр он гараад ерөөхдөө гарах талдаа юм бэлээ. Тэгээ яг хуу энэ алдартай найруулагч хэлэхдээ болж өгвөл эртгэн те ер нь бол нөгөө найруулагч маань хэлэхдээ яг хуу боломж харж байгаа нөхцөл нь 3-4 сараас үж магадгүй гэж тодорхой юм болоод байгаа байхгүй. Тэгтээ ярихтаа бол юу гэж хэлсэн бэхээр өөрөө ерөнхийдөө хөгжмөөрөө маркетинг их нэлээд сонирхолтой байгаа гэдэг. Тэр нь ч зүг. Ягаад тэгэхээр энэ юу бол үнэхээр тасархаа. Хөгжмийн сонголт, хөгжмийн найруулга, дууны чанарууд тэгээ бүтэн EP за альбом гэх нь хаашийн за Kanye баг 7 цом дуутай 5 цомог сая 100 гаргачлаа. Тэгэхээр цомог гэж өөр хэлж болох гэдэг тийм 8 дуутай цомог хийчих болж байгаа байхгүй саундтрак. Тэгээ би бол эхний үе дээр hi-fi дээр очиж шууд аав. Би бол тийм шүү. Би бол шууд аав. Яриа байхгүй. Тэгээд амар тийм collectors нөө wine-д бас гарвал гоё биш магадгүй. Тэгээ үнэхээр гоё дуунуудтай тэгээд киноны бас нэг ийм юм. За би олон юм ярих гэдэг магадгүй. Ийм байдаг. Musical киноны сул муу мюзикл кино яадаг вэ гэхээр мюзикл кино ерөөсө дэндүү сайн нэг бол муу л гэж байдаг байхгүй. Ер нь тэгчдэг автомат. Яагаад тэгдэг вэ гэхээр мюзикл номерууд нь плото, зохиолоо, дүрийнхөө хөгжүүлэлтийг авч явах хэрэгтэй байдаг. Тэгж чадахгүй зүгээр л music for music sake тэ зүгээр л мюзикл учраас мюзик байгаа гэд одоо чинь тэр Mamma Mia нэг шиг тийм юм болчингууд шууд кинон хог болчтой. Нөө үйл явдал нь өрөндгөө, зохиол нь өрөндгөө дүрн хөгждөг. Жишээ нь La La Land яагаад үнэхээр төгс гэхээр маш чухал хэсгүүд нь дүрийнх нь хоорондын харилцаа дурладаг, эсвэл салдаг. Тэ маш чухал хөгжүүлэлт хэсгүүд нь мюзикл байдаг. Тэ одоо Мизага бүр тэр чигээр мюзикл. Гэхдээ тэ маш чухал хэсгүүд нь мюзикл байдаг. Одбагийн яг тийм. Дуун өөрөө үйл явдал, зохиол, хөгжүүл юунуудаа дөрүүдийг хөгжүүлж байгаа. Илүү тэ ингээд яг плотныхоо маш чухал хэсэг. Тэр дууг аваа ячих юм бол кинонд эвдэрч маш чухал хэсэг. Тэгээд дууных нь үгнүүд. Дууных нь үг маш чухал. Тусдаа дуугаар нь сонссон ч гоё гэхдээ кинотойгоо маш холбоотой. Яг үйл одоо чинь Serious Stars гэдэг дуу өөрөө маш холбоотой дуу шүү дээ. Яг дангаараас тасгай гоё. Гэхдээ киноныхоо үйл явдал зохиол дөрүүдтэйгээ ямар холбоотой байл. Яг тэр шиг. Тэгээ тэр бол энэ бүр төгс шийдвэрүүд нэг байсан. Ямар гоё хийсэн юм бэ те. Энэний найруулга бол үнэхээр мундаг ёо. Бүр ингээд дахиад үнэхээр хурдан үзмээр байна яа. Дуунууд нь бас хурдан гараасаа. Тэгээд киноныхоо нь ерөөхдөө талаар яг сэтгэл юм байна. Тийм сэтгэл. Яг үнэхээр гоё. Би ер нь бол довчхондоо хэлэхэд бол бид нар яг гарч ирснийхаа дараа ч гэсэн нөгөө их юу best scenes from movie-ийн одоо админтай би гурлаа зогсож ярьжсэн. Монголд гэлтгүү дэлхий заягдахаарыг бүтээл болсон байна гэж ярьжсэн. Надад бол яг одоос нь яг тэгж л бодогдож байна. Би бол миний энэ оны шууд топ all time биш миний топ favorite руу шууд орно. Оны эцэр угаасаа хэдүүлээ юу юм шүү дээ. Оны эцэр ихнүү Оскар юм ихнүү. Ямар ч сан Оскар ч баг оны эцэр их баг. Тэгээд тэрэн дээр бол шууд орно. Тэгээ миний бүх цагийн хамгийн хайртай монгол кинонуудад бол шууд автоматар орно гэж бодож байна. Яг гоо бас алалцах кино байгаа л да. Татар ажиллагаа гэж галзуу кино байж шүү дээ. Тийм хуучны классикуд байна тий. Бас үгүй шүү тийм амархан дуусчихгүй. Гэхдээ энэ бол шууд миний all time favorite руу. Ямар ч байсан юу гэдэг 10 15 руу бол орно. Тий 5 руу ч үдэж магадгүй. Бас сайн мэдгүй. Тийм. Тэгээ тийм байна. Тэгээд хизээх юм мэдгүй. Одоо ярих гэж байгаа юм юу гэхээр киноныхын дараа болсон
хүлээн авалт after party-н дээр ерөнхийдөө ямар уран бүтээлчтэй ямар юм ярилцваа гэдгийг би жоохон репорт хийх гээд байна л да. Окей. Би бол тэрэн дээр бол байгаагүй. Тийм. За тэрэн дээр болохоор очсон чинь тэр юуны Republic дээр байсан байхгүй. Аха. Амар гоё пицца байсан байхгүй. За. Тэр пицца Republic-ийн пицца тийм өөртөө бодвол тэр галтгуутай газар юм чинь тийчнээс өөртөө хэлсэн л баг. Би Republic орж пицца идэж үзмээр санагдсан. Дахиж тэр хүлээлтээр би зүгээр ингээд чи явахт ингээд юм гаргаад тавьцсан шүү дээ. Тэгээд зүгээр нэг пив аваад ганцаар очсон учраас бас нэг awkward очихын тулд нэг юм авч идэл тэ юм авч байгаа. Тэгээд нөгөө найруулагчийн сулрахыг нэг би хараад өгчөөсөн. Тэгээд ингээд тэгж захтаа за нэг пицца авчихдаг ш. Яг нөө тэрүүг нэг секундын дотор шууд ертөнцөөс тасар holy shit. Би дараа бодсноо инээд амар олон мөс яаж би нэг амар тэнэг харагдсан байж магадгүйгээ бодчихгоо тэгтээ айгүй л баг л та. Тэгснээ санаа зовстой болонд очиж сууж байгаа нөгөөтгөө идчихээ цаашаас. Бүр тийм амар амар гоё байсан юм аа. Нэг public аимшигтэй өссөн байсан байж магадгүй. Магадгүй. Гэхдээ пиццаг нойрч ийж үзээ та. Тэгж үстэй. Манай золбоо ажиллаж ирсэн юм болов? Манай золбооч сайн амт. Пепперони юу ярьсан? Зүгээр чиз ярьсан. За тэр жоохон далин штэ. Тэгээд далигачгүй мэнэ. Тэрэн дээр тэгээд эхлээ Батамгалан найруулагчтай уулзаад киноны талаар бас ярьсан. Тэгээд ямар ч кино уран бүтээл үнэхээр их таалагдтаа гэдээс тэгсэн ч бас хэлжлээстэй ингээд ийм criticism гэхээсээ review тэ бид нарт үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд үзээд ингээд сэтгэл таалагдсан бол үнэхээр баярлж байна гэдгсэн. Тэгээд би яг хоо миний хамгийн ерөнхийдөө асуусан гол асуулт юу байсан бэхээр энэ киноны influence ер нь юу байсан бэ те ямар киноноос inspiration авсан бэ гэсэн чинь яг үннийг ихэд ганц сонирхолтой те яг үнэлээд яг энэ кинон зөрөөс inspiration ерөөсөө байгаагүй. Бид нар яг хоо нөгөө нэг screening-ийн өмнө хэлжсэн те энэ бол нэлээд олон жил явсан project тэгээ бодогдсон. Яг юу ихэ мэдгүй гэхдээ хөгжмөнтэй кино яа гэж явж ягаад яг энэ project биелсэн. Тэгээд яг team inspiration ингэж юм яг байгаагүй яг нэг яг ерөөсөө энэ хөгжмийн ингэж хийгээл бэлгөнтэй уулзаал тэ хөгжим өвчээл аниме орж ирэл хөгжмөө дугай ерөөсөө ингээл яваал хийсэн ийм project те яг хамгийн гол нь түрүүний чинь хэлсэн шиг маш их сэтгэл шингэжтэй үнэхээр enjoy хийсэн ийм тэггүй дууссан ийм гоё project одоо бол кино театрт гаргаж те хүмүүст хүртээлээ болгох шатанда орж байна гэдэг яг л тийм л юм ярьсан л да. Тэгээ үнэхээр таалагдсан. Тэгээд юутай бол Ian Allardyce юутай найруулагчтай бол бас нэлээд кино урлаг юм ярьсан. Тэгээд түрүүний нэг ярьсан юм бол яг тэр Монголд бол эрүүл сэтгцэн эрүүл мэнд бол табу байдаг те. 10 жил сексгээ хэлчихэнгүүт бөө юм болчих шиг. Яг үнэндээ те. Тэг өнгөт тэрэн шиг юм табу байгаад байдаг те. Одоо нөгөө эрэгтэй хүн уйлдгүй ингээл. Тэг эргэн хүн ч уйлдгүй ингээл хүүхэд байхаас нь те. Одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд амиа хорлж ингээс сонсонгууд шүүмжилдэг те. Тэр юугаа мэддэг. Юу яасан гэж амиа хорлж байгаа ингээл те. Тэр болгон те үнэхээр сонсоход ингээд бидний сэтгэлд хүн дээр тусч аваа. Ягаад тэгэхээр одоо чи эн чинь хуйлаа ярьж байгаа чинь хуйлаа тийм юмыг давж гарсан. Яг бүр яг давж гарсан. Бүр яг тийм ирмэг дээр нь очиод давж гарч ирсэн хүмүүс те. Тэгэхээр энэ тэр бол маш чухал сэдв. Тэрийг бас ярилцсан. Тэгээ Монголын кино урлыг бас ярилцсан. Гоё юмнууд ярьсан л да. Тэгээд мань хүмүүс болохоор тэгжсэн ингээд ийм хүмүүс хэрэгтэй байна. Ингээд гоё байна. Баярлалаа. Ингээд хүмүүс төрж байгаа нь бол тэгээд яг гоё үнэн яг гоё сэтгэлдээ хуваалцаарай гэдэг жисэн. Тэгээд тэр бол айгүй таалагдсан ийм яг өөр яг ингээд кинотой холбоотой ярьсан юм гэхээр бага л да яг ерөөдөө жоохон урлаг те кино урлагтай холбоотой юмнууд бол ярьсан. Тэг ямар ч байсан цаг гаргаад найруулагч Батамгалан ямар ч байсан сонсож байгаа гэдэг би найдаж байна. Тэгэж найдаж байна. Тэгээд бас энэ Allardyce бас сонсож байгаа гэж магадгүй. Тэгээд бас уран бүтээлчсэн. Тэгээд ямар ч байсан тэрэн дээр бас давхар яасан дэлгөөн буюу Magnolia те ямар ч гэсэн талхлаа илэрхийлж би амжсан. Тэгээд энэ цомгийг ч яваад өгдөө. Тэр цаана диск тэр хамгийн дээр нөө. Амар инээдтэй би юу яасан штэ. Наад юу яасан энэ famous man гэдэг EP Magnolia те. Яасан вэ гэсэн чинь энэ өдөр яг энэ 10-нд те. 10-нд. Энэ өдөр дуусаад яг тэр нэг after party-гаас дуусаад гэртээ орж ирж байгаа нүүх альбом юм болж байгаа юм байна. Тэгсэн чи яг гэрт орсон чи хамгийн дээр нь яг энэ юуны Magnolia-ны хийв famous man гэж. Тэгээ би инээдэр амар юм таарцаанаас таарсан. Тэгээд нэр яг юу басан талаар ярьж мэрс хэлж мэлсэн. Тэгээд би хэлс би яг нөгөө Magnolia дэлгөөнд өөрт нь хэлсэн. Тэгээ би өөрийн чинь famous man гэдэг цомгийг яг би өөрийнх нь уран бүтээлийг өмнө сонсож байгаагүй.
Тэгээд яг тухайд өөрөө сонсож байгаагүй. Тэгээд би яг тэр Republic-тэй ингээд өөрөө чинь дуулж хахад яг хажууд нь зогсож исэн чинь юу болсон бэ гэдэг би хэлсэн. Юу болсон бэ гэсэн чинь ингэсэн. Last House Party- гээд хамтлаг байсан те. Манай гүнсэн найз тэгээд Jeff гэдэг залуу байсан. Байгаа sorry. Аим сонирхос. Jeff Монгол байсан явцсан. Тэгээд тэр хоёрын House Party-г айгүй хөргөн хамтлагтай байсан шүү дээ. Тэгээд тэр хоёрын Last House Party гэдэг нөгөө Jeff явах чагаа гэ. Тэр ивент дээр дуусан дараа нь дуусан тэгээд би яг тэр хоёрыг гэдэг ирцээс тэгээд байжсэн чинь Magnolia дуулж байгаад яг ингээ Famous Man гэдэг EP-ийн гараад удаагүй байсан. Тэгээд ингээд яг нэг хувийг ингээд үзэгчтэй ингээд нэг өгөө тэ зүгээр нэг энгийн асуулт асуугаад хамгийн түрүүнд хариулсан өгөө. Тэгээд би яг нь тэр уран бүтээлчийг сайн мэдгүй учраас дуунууд нь тухайд надад наалдахгүй байгаа шүү дээ. Дуулж исэн гэхдээ би ямар дуулсан санахгүй байгаа мэдгүй болохоор тэгээд тайцны яг хажууд исэн юм. Тэгээд тэгсэн чинь Магнолийн асуусан асуулт нь анх удаага одоо тэ Нобелийн түүхэнд ингээд уран бүтээл дуучин ингээд Нобелийн шагнал авсан тэр нь хинбэ гэдгсэн аахгүй. Тэгээд би тэрийг угаасаа мэдчихсэн аахгүй Боб Дилан авсан аахгүй. Тэгээд би мэддэг юм байна. Хүмүүс юусе гар өрөхгүй. Тэгээд би зүгээр ингээд нэлээд удаан зүгээр зогссон аахгүй. Тэгээд хүмүүс гар өрөхгүй. За. Тэгээд бидний гар өргөө Боб Дилан шүү. За баяр үргийг надад нэг өгсөн. Тэгээд би тэрчнээс нь яваад эренгүүтээ шууд сонсчихсон. Тэгэл би хоол гişээд шууд бүр ингээд дурж ирсэн аахгүй. Тэгээ би тэрийг хэлсэж тийм үү заа гэ. Тэгээ би ингээд бас яг нэг олон үг сольж амжаагүй. Тэгээ би хэлсэн л дээ яг энэ кино нэгдүгээр энэ цомогчтой Famous Man цомог үнэхээр амар таалагдсан. Би тэрнээс өмнө сонсож байгаагүй. Яг ийм үйл явдлаа би авирс авч ирсэн. Тэгээд үнэхээр таалагдсан. Тэгээд яг энэ кинон дээр бол өөр юм жүжиг comedic time. Яг comedic time би хэлээгүй санаж хэлж амжаагүй хаа. Ямар ч амар таалагдсан performance нь энэ уран бүтээл үнэхээр таалагдлаа. Дээрээс нь киноны дунд үнэхээр тэгшээ сайн гэж. Yeah thanks man гэдэг тэгжсэн. Дээрээс гоё байсан. Тэгээд Element бас ганц ойрхон үг солиод амжсан. Тэгс чи манай Valor нэвтрүүлгийн фэм байлээ. Тэгээд тэр үнэхээр таалагдсан. Тэгээд яванда Valor мөргөлөөс үргэлжлэнэ. Тэр ажил ерөнхийдөө төлөвлөгөө хийгдээ явж байгаа. Тэгээд юу гэж хэлмээр байна вэ гэхээр цаг гаргаж яг ингээд би энэ чинь бас тийм амар биш шүү дээ. Ийм кино гаргаад уран бүтээл хийгээ дараа нь ингээд after party гээд ингэж яхад нэг хүнтэй 4 те гол 2 гол 2 найруулагч нь ингээд үг солиод энэ чинь ярих боломж гарах бол тийм бас амар бас биш баг. Тэгээд ер нь бол нэгдүгээр тийм хийсэн уран бүтээлд нь хоёрдугаар цаг гаргаж яриа өрнүүлсэнд нь би бүх уран бүтээлч нь үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ чинь нэг чамд энэ тал дээр ингээд төгсгөл болгож хэлэх юм байгаа. Энэний дараа би бас нэг хэлэх юм байна л да. Тийм би яг энэ киног ингээд бас ингээд өмнө нь гарахаас өмнө ингээд үтсэндээ амар баяртай байна. Тэгээд ийм боломжийг гаргаж өгсөн бас найрагчд нь баярлалаа. Бас дүүдэд баярлалаа. Хамгийн ихэд ер нь бол дүүдэл гүйж агаал олсон урилга баглаар бас дүүдэд маш их баярлалаа. Маш их баярлж байна. Тэгээд бас тийм боломжийг гаргаж өгсөн найрагчд нь бас маш их баярлж байна. Энэ кино бол үнэхээр амжилттай үзчихсэн хамгийн гоё кинонд нэг байсан. Тэгээд үнэхээр баярлалаа л гэж хэлмээр. Яг санал нэг байна. Тэгээд би энэс киноноос жоохон хамаарлаггүй нэг юм дурдмаар байна л да. Best Scenes from Movies-ийн манай админ бас ревю хийсэн байгаа. Тэгээд тэрэн дээр бол маш их ревю байгаа. Тэрний доор тэгээ бас тэрэн дээр би дурддагдал явж л байлээ л дээ. Бас мань хүнийг юу вэ гэхээр хидийг авсан гэдэг амар их комент орж ирж илээ. Би ерөөхдөө юу яадгүй л дээ. Ер нь манай сонсогч сайн мэдж байгаа. Юм нэг комментлээд байдгүй. Нэг удаа комментлаа хайцсан шүү дээ. Нөгөө нэг гадаад үг хэрэгсэн энэ төр гэдэг тий. Гэхдээ энэ дээр ерөөхдөө нэг удаа комментлаа бас хаймаар байна. Нэг би бүр ингээд бүр хатуу нэг юм хэлээд хаймаар байна. Дахиж эзэж дуртахгүйгээр. Яг зөвхөн Rusty гэдэг хувь хүндээч биш бүр манай брэнд. Манай үйл ажиллагаа, контент, ивент бүх юмны өнцгөөс би зүгээр төлөөлж нэг юм хэлмээр байна. Бас юу вэ гэхээр бид нар хизээж юм авч мөнгө авч юм магтахгүй. Univision-тай хамтарч хийсэн ревюуд байгаа. Жишээ нь би тэрэн дээр албаар киногоо зөв сонгосон. Сайн кино сонгосон. Ягаад тэгэхээр тийш төлбөртэй хийж байгаа юм дээр би киногийн байр шийдвэл болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр мөн жишээ нь магтах гэж тэгсэндээ биш те. Зүгээр criticismтэй, яг зүгээр review те. Энэ бол ерөөсөө зүгээр авсан сэтгэл ерөөсөө. Түүнээс шинчээ ингээд тэр хүмүүс надад нэг slice pizza өгсөн гэж би магтаад юм ерөөсөө. Тэ нэгдүгээрт хоёрдугаар цаашдаа хизээч байхгүй. Paid content бид нар хийн. Ягаад тэгэхээр энэ манах байгууллага нэгдүгээрт хоёрдугаар бид нар карьераа болгож байгаа, ажил амьдрал болгож байгаа. Зүгээр ингээд хоббигоороо хийдэг байсан юм бол биш. Одоо цаашаа зөндөө олон контентын нэвтрүүлэг, үйл ажиллагаа, ивент тэгээ өчнөө бүр зөндөө олон том мундаг прожектууд бид нар хийх гээд хичээгээд явж байна. Яг гоо зарим нь бүтэн, зарим нь бүтэхгүй янз бүрийн байгаа. Аль болох чанартай хийх гээд зөндөө хичээгээ явж байгаа. Гэхдээ хизээч мөнгөний төлөө хамгийн түрүүнд юм хийхгүй. Дээрэс нь
бидний хийж байгаа контент юм хамгийн түрүүнд бид нар genuine контент хийх гэж байгаа. Хизээч тэгж мөнгө авч хийхгүй. Тийм манай байгууллагын core value бол ямагт юм байна гэдэгт бол би тэрийг ойлгох хэрэгтэй. Дээрээс нь кино критик хүмүүс кино критик байхгүй юу? Тийм. Үнэхээр амар таалагдаад явангууд магтлаа гэдтэй хідэн төгрөг авсан гэд тэрийгэ болооч гэж би хэлмээр. Тэгтээ тийм байгаал та сая яасан бэ гэхээр business room movies дээр орж ирж байлаа. Би киногийн дуртахгүй. 2 ч удаад гарч ирсэн. Би бол дуртахгүй. 2 одоо саяхан нээлттэй хийсэн 2 киноноос тустай хүмүүс орж ирээд гэж аахгүй. Танай пэйжээр киногоо явуулаа л гээд. Тэгээ ингээ урилга өгөө ирж үзээч. Тэгээд тэгьяач гээгүй л те ямар кино ингээ нэтэргээд тэнгүүт ерөөхдөө хэцүүл харагдчихлаа л те. Тэр кино бол. Тэгээд тэгсэн чинь ингээд сөрөг юм хэлэхгүй нэг гоё эрэг мэрэг юм хэлээд ингээд хитэн пост хийгээд өгчөөч. Тэгээ мэдээж ажил юм чинь төлбөртэй гэдэг ч аахгүй. Тэгээ зүгээр reach site пэйжээр зүгээр л те мөнгө өгүүлж магтаа. Тэр болохгүй юм байхгүй юу? Тэгээ тэгдэг байх юм бол бид нар ийм ажил хийх шаардлагагүй. Бид нарт нэгдүгээр тэхгүй хоёрдугаар уран бүтээлчтэй бити тэгээч гэж би хэлмээр. Киноны хариулагч уран маркетингаа хийлдэ. Тэ? Маркетингаа хийлдэ тэ. Гэхдээ критик хүмүүсээр ч юм уу тэ киноор юу хийдэг мэдээлэл өгч ийм хүмүүст мөнгө өгч магтуулна гэж байгаа бол гонжин зүгээр болж үз. Аха. Би зүгээр хатуу хэлчихье. Зүгээр болж үз. Тэхийн оронд зүгээр гоё кино скрининг хий, тэ. Энэ жил одоо жишээ нь амьдрал кино скрининг хийлээ. Oddbug хийлээ, Mongolian Connection хийлээ. За суугч гисэн Black Rain хийлээ, тэ. Сайн муу хамаахгүй скрининг хийлээ. Тэгээд зөв хүмүүсийг нь тэ кино критик ревю бичдэг, сэтгэлээ хуваалцдаг, тэ. Эн чин зүгээр хүмүүс тэгэж хуваалцдаг юм шүү дээ. Эн чин жил одоо жишээ манай юуны MMF-ийн бэлгүүн баяр бүтэн 150 гаруй кино жилд үзэж байна. Тэр чинь амар ажил биш чи 7 хоногт 7 кино үзэх гээд үз. Тэрэн дээрээ сэтгэлдээ гаргаад бичих гээд юм уу эсвэл бид нар шиг ярих гээд үз. Тэ би нөгөө нэг юу шиг сонсогдож магадгүй нөгөө кино хийчих кино шүүмжил гэдэг хүмүүс шиг сонсогдож магадгүй. Би тийм утгаар хэлээгүй. Би хийчээд шүүмжил гэж байгаа юм биш. Зүгээр энэ нь бидний хийж байгаа ийм хүмүүсийн үнэлээч гэж байгаа. Би зөрүүлээд бид нар кино уран бүтээлийн үнэлмээр. Тэ тийм утгаар биелж байгаа. Түүнээс тийм бол биш. Тэгэхээр тэгээчээ гэж би хүсмээр байна. Уран бүтээлч бас маркетингийн тэ ийм хүмүүсээс please уран бүтээл хамаа хаалгаа үзье тэ юу бичиж болж хамаа олон магтуулах гэж хичээгэл болчих л доо. Одоо Mongolian Connection-ийн уран продюсер болол тэ яг тэгжээстэй бид нар Mongolian Connection продюсер ревю хийсэн байгаа бүтэн цаг юуны цаг 30 минут тэ цэнгэл бит 3 байгаа. Тийм хийцэн ба тэр бол шүүмжлэх хэмээн шүүмжлэл тэ. Одоо энэ кинонд үнэхээр алга би хичээлэн штэ бүр ингээд ядаргаатай санагдсан юмнууд нь ганц хоёр байсан тэрийг л хэлээ тэгээд өөр юм бол өмнөдөө байгаагүй тэ. Тэгээд тийм байна тэгээд сүүлдээ жоохон райнт болчлаа гэхдээ би тэрийнх тийм бас бидний ярьсан дагуу тэг үзээд үзэлтэй тий. Та нар бас юу бодох нь бид нарт бас хэлэлтэй комент бичлээ тий. Тэгээд нөгөөт нь мөнгө авсан гэж хэлгээ болоо зүгээр л юу яач л та. Кинон гарахаар нь үз. Тэгээд та ямар санагдах нь вэ тий. Тэгээ бас нэг би хэлжсэн. Одоо эднэрийг ерөөсө дахиж дараа нь ярихдаггүй юм байна. Тэгээ clear болгож байгаа юм байна. Нөгөөтг нь юу вэ гэсэн чинь business room movies дээр бас ингээд La La Land-ийн мэдрэмжтэй харьцуулаа тий. Бас одоо хоёулаа энэ чинь харьцуулж байна. Тэгсэн чинь юусээс доор нь за өстө чамд л найдлаа шүү. Бараг La La Land-аас авсан мэдрэмжийг энэ киноноос авахгүй бол баг чам дээр шүү энэ төр гээд. Тэрэн дээр бас нэг хэлмээр юм байна. За бид нар киног үнэхээр те ингээд ийм үнэхээр сайн кино please үзээрэй гэж хэлжээж болно. Гэхдээ чамд таалагдахгүй байж болох байхгүй. Болно шүү дээ. Чиний хамгийн бүр оны таалагдахгүй хамгийн тэр кинод энийг байж болно. Гэхдээ тэглээгээд бид те та нараас боллоо гэдэг ч юм уу те эсвэл анханасаа өөр хүний сэтгэл зүгээс болоод өөрийнхөө хайпыг өндөр болгохоо болох хэрэгтэй байхгүй. Бид нар болоо сэтгэлээ хуваалцсан энэчнээс авах юм аваад хайх юм хаяад өөрийнхөө яг гоё open minded те. Яг энэ хүмүүс ингэж ингэсэн байлээ шүү. Яг нөгөө одоо чинь манай зарим нэг байнгын сонсогчд бол бидний point of view бидний юмд бол жоохон нөгөө нэг итгэдэг болцсон байгаа шүү. Тийм хүмүүс байгаа. Одоо чинь би Chris Tuckman-ы ихэнх нэг 90% нь одоо чинь ерөөхдөө санал нийлдэг те. Screen Junkies-ийн Dan Murrell-тай ч юм уу те. Тэр шиг ерөөхдөө яг манай бас хөөрхөн эдэн сонсогч тийм болж байгаа. Тийм учраас тэрхэн зөв. Гэхдээ зарим нэг хүмүүс бол тийм биштэй ингээл чамаад ингэх үедээ мэнх үед. Тийм бол бас буруу шүү гэж хэлмээр байна. Бидний expectation нэг байдаг. Та нарын expectation бид мэдээж аль болох ингээд бодит болохыг нөлөөлж байгааг нөлөөлөхийг хичээж байгаа. Гэхдээ
бид нартай зүгээр би амар нуршаад шүү. Гэтэ зүгээр point нь бид нартай санал нийлэх албагүй шүү л гэж байна. Албагүй гэдэг нь ёсгүй зүгээр гоё тэгээд эсрэг байсан ч болон гоё яриа өрнүүлээ. Тийм. Яагаад таалагддаг вэ? Юун таалагддаг? Тэгээд гоё яриа ингээ нөө healthy conversation хийх. Тэгээд debate ч байсан хамаалга. Гэтэ healthy debate хийл та тий. Тэр амар чухал. Окей, сүүлд нь амар rant явчихлаа. Тэгээ амар positive гоё киноны юм дээр сүүлд нь rant явчихлаа. Гэтэ хэлэх ёстой гэж бодогдсон учраас хэлж байгаа. Яг энэ сэдвүүд бол дараа нь дахиж хөндөхдөггүй. Энийг маш clear болгож байгаа учраас. Тэгээд Oddbug-гээ буюу They Sing Upon the Hill англи нэр нь те. Энэ кино бол үнэхээр төгс уран бүтээл байлаа. Би амьдралдаа Монголд ийм гоё төгс уран бүтээл үзнэ гэж үнэхээр цөөхөн бодож явж байлаа. Бүр хэлэх үг айгүй цөөхөн болчлоо одоо сүүлдээ тэгээд би нэрийг нь тайлбарлая гэсэн чинь нэр spoil шиг болчих юм байна. Яг тий харин би бас тэгж удаад байсан гоо тий. Тэгээд хизээ гарах нь тухайн үед нь подкаст угаасаа бид нэр байнгын хийж байгаа учраас гарах мэдээлэлтэй холбоотой тухайн үед нь подкастера пэйжээрээ бас ингээд бас тухайн үед телевизийн нэвтрүүлэг явж байвал телевизийн нэвтрүүлгээр тий боломжоор нь ингээд сувгуудаараа мэдээлэлд явна. Бид нар бол энэ дээр зүгээр сэтгэлээр ингээд ягаад тэгэхээр хүмүүсийг үзээсэй гэж боддог. Тэгэхээр тийм байна. Явж үзээрэй. Тэгээд боломжтой үед нь кино дээрс гарахаар нь үзээрэй гэж хэлмээр байна. Уран бүтээлчд зүгээр л ийм гоё уран бүтээлч хийсний төлөө би баярлаа гэж хэлмээр байна. Үнэхээр баярлаа. Тэгээд баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд подкаст хүлээж байгаа хүмүүст бас нэг юм төгсгөлд нь хэлчмээр байна. Яг одоо сонсож байгаа хүмүүс цөөхөл байгаа. Өнгөрсөн 7 хоногийн подкаст манай алгассан байгаа оронд нь лайв хийсэн. Тэгээд бүтэсэнд орно гэж ам гарсан боловч амжаагүй компьютер маань амжаагүй дээрээс нь бас наацан хувийн ажил гараад тэгээд 1-7 хоног болол ингээд халгасаар болж байна. Үсээгүй. Тэгээ одоо энэ бол өнөөдөр 2 дахьад орж байгаа бол өдөр 4 дахь өдөр орох ёстой хугацаанд 4 дахь өдрийн оройн 8 цагта подкаст 23 маань бол орноо гэж хэлмээр байна. Тийм тэгээ 1-7 хоног алгасан дуучлаарэ. Мэдээлүүдээ бол нөхөд ярьчна өө гэж. Мэдээлэл нөхөж ярихгүй бах гэж би бодож байна. Гэхдээ ялч энэ 7 хоногт амар их бас нэг юм болцсон байгаа. Тэгээд мэдээлэл нөхөх шаардлагагүй гэж бодож байгаа юм. Ер нь ихэнх юмнуудыг нь бол лайв дээр ярьчихсан. Тийм. Тэгээд ганцхан юм хэлэхэд маргааш рекорд хийх юм лайв юм. Подкастаар рекорд хийх юм бол маш богинохон лайв юм. Зүгээр нэг хэдхэн минутын хүмүүсээс гоё асуулт авах хугацаа. Тэгэхээр ажлын цагийн өмнө бах нь маргааш пост хий. Тэ Facebook дээр пост хийгээд хэдэн цагт лайв хийх нү ядаж бараг цагийг хэлдэг ч юм уу тийх байх гэж бодож байна. Маргааштай л пост хийх байх. За нэг тийм хүн мэдээлэл тэгээд дараагийн гоё подкаст мэдээлэл контент үйл ажиллагаа бүх юмар уулзцгаая. Game of Thrones-ийн ивент маань бол нэлээд бэлэг шатанда сүүлийн шатанд ороо явж байгаа. Өнөөдөр тэмцээн маань эхэлж байгаа. Art competition. Тэгэхээр хаан ширээний тоглоом хуудас руу ороод art competition болж байгаа Facebook альбом одоо зураг пост орсон байгаа. 10 уран бүтээлчийн 10 зураг орсон байгаа. Тэрэн дээр саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Тэрэн дээр гоё таалагдсан. Бод аруулаа таалагдвал аруулан дээр нь саналаа өгч болно. Тэ зүгээр реакшныг нь тоолох учраас ороод гоё саналаа өгөөрэй гэж би ямар байна. Зөвлөмөр байна. Ороод үзээрэй. Зүгээр ямар санал өгөхөд бүгд таалагдахгүйсэн ч хамаахгүй ороод үзээрэй. Тин ч гоё уран бүтээлүүд байгаа. Тэгээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд би нэг юм бодлоо л та. Хоёлаа энэ дээр рейтинг өгөх үү? Би рейтинг өгөхгүй. Би ерөөсөө кино анханасаа рейтинг өгөхгүй ёстой өгөхгүй л гэж. Угаасаа 10 өгөхөөр ч 10-аас 10 болчих. Аритын паст авч юм уу те. Би зүгээр яг нөгөө одоо бас цаашид за тэрийг тустай яри. Тийм. Тэгээд юу маань бол хаан ширээний тоглоом дээр явж байгаа тэмцээн маань бол өнөөдөр буюу 11 сарын 13-наас 11 сарын 23 хүртэл явагдана. Тэгэхээр санал өргөх хахтал хангалттай хугацаа байгаа. Тэгээ саналаа өгөөрэй гэж зөвлөмөр байна. Үнэхээр байгаа. Тэгээд чи хэлэх юм байсан уу? Тийм. Тэгээ бид нартай үргэлж хамт байдаг сонсдогт баярлалаа. Үзэгчтэй, сонсогчтой бүгдэнд нь баярлж явдээ шүү. Тийм. Datkогийн фэнүүдээс байгаа. Тэгэд сая лайв хийж явах нөө Мэриг асуугаадсан. Тэгээд тэгж байгаа Мэритэй лайв мав хийх баха. Яванда боломж нь гарах. Тэгээд дараагийн контент үйл ажиллагаа ивент бүх юмар уулзцгаая. Datkog Instagram дээр @datko намайг Instagram дээр @rustyryan7 гээд дагаараа подкасттай холбоотой асуулт хариулт гоё сэдвүүд ярианы сэдвүүд байвал Rusty Talks 7 нэлээ Rusty Talks. Тэгээ Rusty Talks 7 тий. Rusty Talks 7@gmail.com хаягаар мэйл илгээгээрэй. Тэгээд бүтээсэн өдөр болгон би юу яадаг байгаа? Instagram болон Facebook-ийн story-н дээр recommendation хийдэг байгаа. Саяны 7 хоногийнх Welcome to the Rileys гэдэг кино байсан. Тэгээд дараа 7 хоног юу хайг бол хэлж мэдэхгүй.
Тэгээд тийм байна. Тэгээд дараагийн юмар хэдэн удаа хэлчихв. Тэгээд уулзгаа баяр таа. Баяр таа.